Өнөөдөр сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэг эхэлж байна. Дөрөв 7 хоногт бичлэг оруулж чадаагүй. Бид гурав ханаад хүрсэн. Бас завгүй байсан. Миний ханаад одоо хүртэл ингээ байсаар байна. Тийм болохоор жоох ингээ тийм гуншаа яриатай байгаад байгаа шүү. Тэрийг мань уучлаарай. За, өнөөдрийн бичлэгээрээ юу ярих гэж байгаа вэ гэвэл 2025 онд Японд болох ивент болно. Одоо ямар хамтлаг дуучид ирэх гэж юм. Ер нь Японд 25 онд юу болох гээд байна? Яг 25 онд Японд ирэх хэрэг байна уу? Яг Японоор аялах уу, яах уу гэж бодож байгаа бол энэхүү бичлэгийг үзээд та шийдвэр бас гаргаарай гэж хэлмээр байна. Тэгээ 25 онд одоо онцлох ерөнхийдөө яг та бүхэн мэдээлэл болгож өгье гэсэн яг ивентүүд болон хамтлаг дуучидтай концерт зүйлүүдийг ингээд хүргье. За, эхний ээлжинд бол одоо эх 2 сард болох зүйлүүдийн талаар их юм бол хамтлаг дуучидын хувьд гэх юм бол Maroon 5 болон Linkin Park ирж байгаа. За, Maroon 5-ийн хувьд гэх юм бол 2 сарын 6-8-9-нд Токиод тоглохоор байгаа. Билетийн хувьд бол 9800-аас 128,000 yen хүртэл. Яг 128,000 гэдэг нь VIP team билетүүд нах. Ерөнхийдөө бол нэг 9800-аас 10,000, 15,000 гэмтчил team байгаа. 2 сарын 11 бол 12-нд Linkin Park ирж байгаа. Тэгээд Saitama Super Arena гэдэг газар тоглолтоо хийн Токиод ирж байгаа. За, билетний хувьд бол 8800-аас 88,000 yen-ийн хооронд байх юм байна. Ерөнхийдөө бол ингээд хамтлаг дуучид Японд бол маш ихээр ирдэг. Одоо алдартай. Тэгээд ингээд яг жилийн өмнөөс ингээд түүрийнхаа яг өдрүүдийг ингээд зарлаа явцдаг. Тэгээ яг одоогор бол яг зарласан ингээд би хамтлаг дуучдын мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байгаа. За, энэс дахиад магадгүй нэг сарын дараа дахиад өөр нэмэгдэх магадaltaй. Одоогор бол яг нэг хідэн дуучид байгаа. Тэгэхээр би бол хувьдаа бол дахиад нэмэгдээд өөр дуучид ирэх гэж бодож байгаа. Sigrus гэдэг хамтлаг ирж байгаа. За, энэ хамтлагийн хуваар нь болохоор 2 сарын 15-наас 2 сарын 19-ны хооронд билетний хувьд 18,000-аас 21,000 yen-ийн хооронд болох юм байна. Ер нь бол нэг тоглолтын билет нь яг нэг 15,000-аас 20,000, 25,000 yen-ийн хооронд байдаг. Ер нь ингийн яг тоглолт. Хоёроос яг энэчээ байх хугацаанд бол нэг 3-аас 4 концерт бол үзсэн. Бид хоёр Jungle үзсэн, Chemical Brothers үзсэн, Coldplay үзсэн. Тэгсэн Coldplay-г бол бид хоёр жоохон үнэтэй үзсэн. Та нэг удаа Coldplay үзэхийн тулд зэдээс гарах хэрэгтэй. Хэрвээ та Coldplay үзье гэж бодож байгаа бол одоо энэ Сөүлд 4 сар тоглох юм бид шүү дээ. Бүр 6 өдөр биш 4 өдөр тоглохоор байсан шүү дээ. Тэгэхээр та үзье гэж бодоод эргэлзээд яах вэ гэж бодож байгаа бол үзээрэй. Coldplay-ийн тоглолтыг бол үзэх хэрэгтэй. За, өөр 2 сард ямар хамтлаг ирж байгаа гэх юм бол Green Day гэдэг хамтлаг ирж байгаа. 2 сарын 21-ээс 26-ны хооронд билетний хувьд бол 12,000-аас 30,000-ын хооронд энэ зөвхөн Токиод биш Осака, Нагояд тоглолтоо хийх юм байна. Олон хотуудаар явж хийх юм байна. За, 2 сарын хувьд бол нэг юмхүү. За, 2 сард хэрвээ та аялахаар ирж байгаа агарын хувьд бол яг бас хүүтэн арай гайгүй болоо нэг жоохон дулаараад хэлдэг. Нэг гадаа нэг нэмэх 13, 14, 15-тай ерөнхийдөө нэг тэр хавцаа байдаг. Тэгээд хүүтрийнхээ бороо орох юм бол мэдээж хүүтрэн. Тэгээд Японд бол яг өвөлдөө яг айгу дотор газар айгу жиндүү хүүтэн байдаг. Хүчин Монгол шиг пар байхгүй. Эсэгээр халаадаг. Тэгэхээр эсэгээр халаахаар яг нөгөө дээшээгээ нүүрлүү аймаар халаад хөл хэсэг айгу даардаг. Гэхдээ гадаа болохоор яг өдөртөө бол айгу дулаахан байдаг. Дотор байхаас илүү гадаа байвал илүү бараг даахгүй дулаахан байгаа юм шиг санагдаад байдэ. Тэгэхээр 2 сар зэрэг ирэх гэж байгаа бол цаг агарын хувьд бол нэг манаа нэг яг намар шиг байгаа юм уу? Тийм намар хавар шиг л ер нь байдаг байгаа шүү. За, дараагийнх нь бол би 3 сард яг юу болохыг та бүхэндээс ингээд одоо би ингээд сараар ингээд яг ингээд товчхон ингээд мэдээлэл хүргээ явчих гэж бодож байгаа. За, 3 сарын хувьд юм бол 3 сарын хамгийн том үйл явдал бол Sakura дэлгэрэх өдөр байгаа. 1 сарын 9-ний байдлаар Sakura дэлгэрэх хугацааг одоо зарласан. Токио хотын хувьд бол 3 сарын 24 гэсэн өдөр одоогоор бол хов гарсан байсан. Гэхдээ энэ өдөр бол
өөрчлөгдөж магадгүй. Учир нь цаг агаарын байдал ямар хахаас шалтгаалаад хэрэг дулаахан байх юм бол наашилна, хэрэг хүүтэн байх юм бол цаашлт магадгүй. Одоо түрүү жил гэхэд 3 сарын 12-нд цэцэглэн гэж ингэж тов гарахад 3 сарын сүүл 4 сарын ихээр гарсан. Учир нь 3 сард айгүй хүүтэн байсан болохоор айгүй хожуу цэцгэлсэн. Тэгээ хэрвээ та 3 сар тэр Японоор аялах төлөж байгаа болол Sakura цэцэглэхийг бас яг үзэж чадхаар байгаа юм шүү. Гэхдээ 3 сарын сүүлээр ерөнхийдөө ирэх юм бол яг амжиж үзэж чадах. Sakura цэцэг чи өөрөө яг 14 хоногийн хугацаатаагаар ерөнхийдөө дэлгэрээд тэгээ унцдаг. Тийм болохоор яг тэр үед нь тааруулж бас яг ирүүл зүгээр ах. За тэгээ цаг агаарын хувьд бол мэдээж айгүй гоё болж эхэлдэг. Айгүй дулаахан нэмгэн яг цамцтай явж болохоор ер нь бол хамгийн гоё үйлрэл. Яг 3, 4, 5 сард Японд ирэхэд бол маш гоё шүү. 3 сардаас нэг одоо нэг ивент юм байгаа юм бол үндэсний мэргэжлийн бейсбол лигийн нээлтийн тоглолт Токио хотод болж байгаа. Болж болно. 3 сарын 18, 19 гэсэн 2 өдөр Токио домд болохоор байгаа. За энэ тоглолт нь болохоор Los Angeles Dodgers болон Chicago Cubs гэдэг хоёр багийн хоорондох тоглолт байгаа. Япончууд бейсболд айгүй дуртай. Тэгээ яг энэ Dodgers багт болохоор Далдарт тамирчин Отани байдаг. Тэгээ дахиад хоёр Япон тамирчин байдаг. За тэгээд эдгээр энэ одууд ирж одоо Токио домд тоглолтоо хийхээр байгаа. Хэрвээ та бейсболыг үзэх дуртай болвол бас 3 сард аялангаа энэ гайхалтай тоглолтыг үзүүл гайхалтай болов гэж би бодож байна. За түрүү жилийн хувьд гэх юм бол энэ одоо бейсболын нээлтийн тоглолт Сөүл хотод болж исэн билээ. Энэ жил болохоор яг Токиод болж байгаа. За дараагийн юм гэх юм бол 4 сард бол бас нэг том ивент болно. Тэр нь юу вэ гэх юм бол World Expo Osaka 2025 гэдэг. Энэ бол нэлээд бас том бүтээн байгуулалт болж илээ. Би та бүхний яг танилцуулга видеог нь бас ингээд үзүүлчихье. World Expo 2025 Osaka нь 4 сарын 13-наас 10 сарын 13-ны хооронд болохоор байгаа. Ер нь нэлээд урт хугацаатай. Тийм болохоор та эдгээр одоо энэ 4 сараас 10 сарын хооронд Японд ирэх юм бол бас үзэж амжихаар. За билетний тикетийн хувьд гэх юм бол яг нэг өдрийн тикет нь 7300 yen том хүнийх. Гэхдээ одоо early bird дээр болохоор нэг 6700 байлаа. Ер нь бол яг улс орнууд барыг хэмхэр Монгол бол байгаа. Монгол байсан. Орнууд өөрсдийнхөө павильоныг засаад тэгээ тэрүүгээр ингээ үздэг юм бэлээ. Тэгээ бид гурав бас энэ жил ишээ явж үзэн гэж бодож байгаа. Их том бүтээн байгуулалт болж байгаа хаа. Ер нь Япончууд эндээ айгу бэлдсэн. За тийм болохоор та бас энэ World Expo 2025-ыг очиж бас үзээрэй гэж би хувьяасаа ингээ зөвлөмөр байна. За хамтлаг дуучдын хувьд гэх юм бол 4 сард бол Earth, Wind, Fire гэдэг хамтлаг ирэхээрээ. За яг хизээ ирэх вэ гэвэл штэ 4 сарын 19-ноос 23-ны хооронд болох юм байна. Yokohama, Osaka, Nagoya гэдэг 3 хотод концерт хийх юм байна. Тэгээ билетний хувьд бол 15,000 yen-ээс 30,000 yen-ийн хооронд энэ хамтлагч нөгөө юг дуулдаг шүү. Do you remember? За тэр дуулдаг хамтлаг
ирж байгаа юм байна. За 5 сарын хувьд гэх юм бол Golden Week болдог байгаа. Golden Week гэдэг нь бол ингээд яг 7 хоног амардаг. Ингээд олон яг амралтын өдрүүд ингээд араасаа давцаад байдаг болохоор яг ингээд тэр чигтээ тэр 7 хоногийн ингээд амраад өнгөрөөчдөг байгаа. За тэрийг давхцуулаад бас яг Монголын хаврын баяр гэж энд хийдэг. Энд амьдарч байгаа, сурж байгаа хүмүүс ингээд нийлээд хаврын баяр гээд бөөнөрөө нэг цэцэрлэгт хүрээлэнд монголчуудаараа цуглараад тэнцээ нэг хуушуур, хорхог, бууз гэж монгол хоолуудаа идээд тэгээ монгол дуугаа сонсоод ер нь айгүй гоё яадаг. Хасаагүй монголчууд яриад монгол дагач юм шиг. Нэг тийм үйл ажиллагаа болдог байгаа. За 5 сарын хувьд гэх юм бол Японд Boyz II Men гэдэг хамтлаг ирж тоглохоор байна. 5 сарын 13-наас 16-ны хооронд Осака, Нагоя, Токио гэсэн бас яг энэ 3 яг хотод тоглохоор байгаа юм байна. Япондас music фестивалууд их болдог. За тэрний нэг нь бол одоо Fuji Rock фестивал байгаа. Fuji Rock music фестивал нь бол одоо манай Playtime фестивалтай ер нь бол төстэй. За яг хотоос зайдуу ингээд болдог. Тэгээд тэнцээ нэг хүмүүс кампинг хийгээд 3 өдөр болдог тийм фестивал. За энэ жилийн хувьд бол 7 сарын 25-наас 27-ны хооронд болохоор байгаа. За тийшээгээ болохоор Токиогоос Шинкансенээр явдаг. Эсвэл өөр машинтай явж болно. Rock фестивал нь болохоор энэ ски resort-од болдог. Найбагээ тийм болохоор яг юм уул уус гол горхтой тийм газар болдог байгаа. 7 сард болохоор болж байгаа болохоор жоохон халан байд. Жоохон зэрэг нэлээд халж эхэлдэг. 7 сард бол яг борооны үйлрэл дуусаад яг халалт эхлээд гэхдээ яг юм ой модон дунд горхтой ойрхон байдаг болох гайгүй байдаг ах гэж бодож байна. Бид хоёр одоогоор л явж үзэг байгаа. Гэхдээ удахгүй явна. Мэдээж орох тикет авна. Тэгээ тикет нь болохоор 1 өдрийн 2 өдрийн 3 өдрийн гэж зарагддаг. Тэгэнгүүтээ кампинг хийх бас тикет авдаг. Тэр нэг хүний 3,000 yen-аас. Тэгэнгүүтээ машинтаа очиж бол паркинг хийх бас тикет авна. Тэр нь болохоор нэг машины 1000 yen байсан. За тэгээ ийм тикетүүд авдаг юм бэлээ. Одоо манай юуны Playtime гэсэн түрүү жил асаа тийм кампинг энтер хийхэд бүр төлөөд илүү. Тийм. Тийм түрүү жилээс тийм болж байгаа болохоор бас яг юу найдлахаа. Тэгээ бас айгүй олон дуучид ирдэг, олон стейжтэй. Тэгээ бас айгүй янз янзын activities-ууд, ивентүүд болдсон юм шиг лээ. Яг after videos-уудыг үзгээд тэгээ хүмүүс яг гэр бүлээрээ хүүхдэд дагуулад найз нөхдөөрөө маш олуулаа ингээ явдаг тийм фестивал лээ. За дараагийнх нь өөр фестивал хэм болоод Summer Sonic гэ болдог. Summer Sonic энэ жилийн хувьд бол 8 сарын 18, 19 гэсэн 2 өдөр амралтын өдөр болоод өнгөрдөг. Бас Sonic Mania гэд болдог. Тэгээ Sonic Mania нь болохоор яг шүн 9-өөс эхэлдэг. Тэ? 8-аас эхлээд тэгээ яг шүнжэнгөө ингээд эхний метро хүртэл ингээ үргэлжлээ явдаг. Түрүү жил би явж үзчихсэн. Тэгээ тэрний Sonic Mania-гийн билет нь бол арай хамтхан. Тэ? Тэгээд юуных нь болохоор Summer Sonic-ийнх нь болохоор яг үнэтэй. Гэхдээ энэ болохоор чи яг нөгөө хотын фестивал гэхлээрээ яг ингээд өглөө эхлээл орой яг 9:00-гээ дуусчдаг 10 гэт ч юм уу те. Тэгээд гэртээ харчаад маргааш дахиад ирээд үздэг. За тэгээд энэ хоёрын фестивалийн бол лайн апууд нь арай гараагүй лээ. Магадгүй одоо нэг сарын дараа юм удахгүй гарах гэж бодож байна. Тэгээд энэ фестивалууд дээр бол ер нь бол маш алдартай болон яг одоо ингэж rising тийм одууд ирдэг. Жишээ нь бол одоо Summer Sonic дээр 2 жилийн өмнө Kendrick Lamar ирж исэн. Нөгөө нэг Солонгосын New Jeans гээд хамтлагдаг ирж исэн. Түрүү жил болохоор яг тэр жилээ Tiang ирж исэн. Түрүү жилийн хувьд бол одоо нөгөө юу ирсэн? Two Door Cinema, тэнгүүтээ Phoenix гэх мэтчлэн. Ер нь бол аягүй гойгой дуучдэртэй. Тэгээ 2006 оны Summer Sonic дээр бол Daft Punk гэж ирсэн. Fuji Rock дээр ч гэсэн ер нь бол бас аягүй мундаг дуучид хамтлаг дуучид бас ирдэг байгаа. Японд хүмүүс аягүй их өвөл санаар болон сноубордоор гулах гэж аягүй хэрдэм билээ гадаадууд. Тэгээ сноуборд өөртөө авчираад тэгээ Японч өөрөө яг хойшоо Хоккайдо тэгээд Японы яг
ер нь бол хойшоо нэлээд цастай. Айгүйх цас ордог болохоор айгүйх гулах гэж ирдэм билээ. Яг онгоцны буудлыг харж байхад ингээл том сноубордуудаа болон скинүүдээ ингээл чирцээ ирж идэг. Тэгээ яг энийг бас яг ярьсан дээрээ Японд бас ийм ивент фестивал болд юм билээ. Энэ нь болохоор Snow Machine Festival гэдэг 3 сарын 4-өөс 15-ны хооронд ингээд ийм бүгд ийм цаны бааз дээр болдог фестивал. Тэгээ яг бүгд ийм цаныхаа хувцастайгаа гулгангаа парти дал. Тийм ивент фестивал болд юм билээ. Хэрвээ та бас сноубордоор скигээр гулгадаг болвол Японд ирж бас гой гулгавал гой дулааханд бас гой шинэ гой мэдрэмж болон шинэ экспириенс байх болов гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол яг 7 сар хүртэлх ивентүүд бол нэг иймэрхүү байгаа. Гэхдээ мэдээж энэс дахиад өөр жижиг ивентүүд байдаг. Японд бол зүүн болоод ирэхлээр айгу гой юмнууд их болдог. Тэгээд та хэрвээ яг Японд руу аялахаа төлөвлөж байгаа бол миний хувьас бол зөвлөхөд Японд яг 3 сараас 5 сарын хооронд эсвэл 9 сарын сүүлээс 11 сарын сүүл яг энэ хугацаанд ирэх юм бол цаг агарын хувьд энэ миний яг хийсэн яг энэ өдрүүд энэ сарууд бол яг цаг агарын хувьд маш гоё яадаг. Яг 3 сар 4 сард бол яг дулаараад яг хавар ирж байгаа болохоор их дулаахан яг 9 10 сард болохоор намрын үйлрэл байж байгаа бас их гоё байдаг болохоор гадуур юм үзэж явхад бол маш ухтай гоё байдаг. За 12 сарын хувьд гэх юм бол яг шопинг хийхэд бол гоё. Яа тэгэхээр яг 12 сарын сүүл жилийн төгсгөлд дэлгүүрүүд аюу их сэйлүү зарладаг. Outlet-д бол маш урамтай ямдардаг. Тийм болохоор яг 12 сард өвөл ирэхэд бол жоохон хүүтэн. Гэтэ бас гайгүй. Харин яг 100 6 7 8 9 сарын ихээр бол яг эд амар халуун нь бүр үнэхээр амар халуун байдаг болохоор бас яг ирэх одоо сараа бас яг харгалзуу үзээ сонгоод ирвэл бас гадуур яваад юм хүмүүцгэд гоё тухтай байх болов уу гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр ингээд та бүхэндээ Японд болох ивент болон ингээд хамтлаг дуучны концертын талаар мэдээлэл хүргэлээ. За тэгээд цаашдаас үлдсэн 8 9 10 гэдэг үлдсэн саруудынхаа бас мэдээллүүдийг ингээд part 2 болгож оруулах болно. За тэгээд энэ үрт бичлэгийг минь үзсэн та бүхэндээ баярлалаа. Сайн уу гэдэг. Сайн уу. За энэ 7 хоног юу исэн? Цэцэрлэгтээ явсан уу? Окей. Ажилтаа явсан. Ажилтаа явсан юм уу? Энэ ямар ажил хийдэ? Mickey Mouse. Вау, чи Mickey Mouse ажил хийд юм уу?